Европ бутрах уу? Европ бүхлээр фейлдэх үү? Аврагдах уу? За би өмнө юу гэж боддог байсан бэ гэх юм бол Европ эхлээд шатаад үнс болоод эргүүлээд төрөх магадaltaй гэж бодсон. Тэгээ магадгүй дахиад нэг 4-6 жил хэрэгтэй юм шиг харагдсан. Гэхдээ өчтөр өрөө болсон юмыг ингээ харахаараа жоохон итгэл найдвар төрж байгаа. За яагаад тэгж байгаа юм бэ гэх юм бол энэс болсон. Фридрих Мерц Германы Бундесканцлер болох одоо Германы ерөнхий сайд гэх юм уу да. Тэ? Их хурл болоод за тэгээд мань хүний өөрийнх нь гишүүн хамтарч байгаа өөр наммууд яах ёстой байсан бэ гэх юм бол мань хүнийг тэ Бундесканцлер юм уу ерөнхий сайдаар аль биесээр сонгох ёстой байсан. Бүх юм жин там гэрэмэрэн дээр гарс зурцсан хэрнээ заяа сонгуул нь болоод за тэгээ мань хүн бүтсэнгүй фейлдсэн. Анхны юун дээрээ мань хүн фейлдсэн. Тэ өөрийнх нь намяас тэгж байгаа юм уу? Хамтарч байгаа нам дотор хүмүүс зөрчилтэй юм хийсэн юм уу гүм үү? За юу ч гэсэн мань хүн ихний сонгуул дээрээ гарсангүй. За Европт бас юу болж байгаа юм бэ гэх юм бол сүрж байгаа шүү дээ. Францад Марин Ле Пеныг хорих гэж үзэж байгаа, шоронд хийх гэж үзэж байгаа. За Романы улсад Жоржескугийн сонгуулийг бүр хүчингүй болгоод одоо дахиад явж байгаа. Тийм ээ. За Германд бас юу болсон бэ гэх юм бол бас өнгөрсөн 7 хоног. Окей. Германы тагнуулын албахан тий AfD намыг одоо Герман улс дотор байгаа хамгийн том намыг экстремист нам гэсэн шошго өгсөн. Окей. За тэгээ ямар ирэх үүсэж байгаа юм бэ гэх юм бол одоо Германы тагнуулын алб тий тэднийг байцаалж болно, судалж болно, утас муцын чагнаж болно. Ерөнхийдөө тэгээд бараг терроризм, экстремизмтэй ойрхон нам тийм шошго өгсөн байгаа. Аимшигтай. За тэгээ Францтай адилхан юм болж байгаа. Англид одоо салхи эргэж явах шиг байна. Тэгээ Роман улсад тийм юм болох гэдэг, Унгар улсад тийм юм болох гэдэг гих мэт шин хаасайгүй юу болж байна гэх юм бол уламжлал хуучин намууд бутраад фейлдэд. За тэгээд сүүлийн үед 51%, 60% одоо Монголд болдог тэг 51%, 60%, 70% нэг нам авдаг цаг үе өнгөрцөн байгаа яагаад вэ гэх юм бол хүмүүс сэрж байгаа учраас нэг нам 50, 51%, 60% авч чадахгүй байгаа. Энэ Фридрих Мерц бас яг адилхан тэг юу болсон бэ гэх юм бол дахиад нэр дэвшгэр болсон. За тэгтээ фейлдснийхэн дараа фейлдэхээс өмнө ер нь бол юу болж ирсэн бэ гэх юм бол энэ Герман улсын ард түмний хамгийн их дэмжигтэй намыг хөл босор олгосон. Тэгээ Alice Weidel юу хэлсэн мэдүүлээ сонсгоо. Wie wir alle erfahren haben, wurde die AfD als Partei von dem sogenannten Verfassungsschutz hochgestuft. За бид нар бүгдээ энийг сонссон. За Герман улсын үндэсний хуулийг хамгаалах ёстой албан байгууллага манай намыг Англиг дээшлүүлсэн. Тэгээ өмнө ерөнхийдөө ажиглах ёстой юм бол одоо бүр тэг экстремист болгоцсон. Cefesas Verfassungsschutz Geheimjustiz ist aus unserer Sicht ein eklatanter Rechtsbruch und ein Anschlag auf die Demokratie, der die Fundamente einer rechtsstaatlichen Ordnung erschüttert. Und за Nancy Faeser хэн байсан бэ гэвэл сая алтан тушаалаа буусан. За гэхдээ алтан тушаалынхаа хамгийн сүүлийн өдөр юу хийсэн бэ гэвэл өөрсөлдөж байгаа намыг тийш алдсан. За та хэд мэдж байгаа юм бол манай Монголын улс төр дотор бас ирэх барьж байгаа нам хамгийн сүүлийн өдрүүдээр хамгийн бузар юмнуудаа хийдэг байхгүй юу? За жишээлбэл Эрдэнэтийн 49% ямар өдөр зарагдсан бэ гэх юм бол тий засгийн газрын ирэх барьж исэн хамгийн сүүлийн өдөр бас энэ явцсан шүү дээ. За тэгээ юу л жийнэ гэх юм бол Alice Weidel тий манай үндсэн хуулийг хамгаалах гэж байгаа, манай арчлыг хамгаалах гэж байгаа хэрнээ манай арчлыг үндсэн хуулийг алах гэдэг юм шүү гэсэн тий юм ярьж байна. Wenige Tage vor dem Ausscheiden aus dem Amt missbraucht eine abgewählte Ministerin staatliche Institutionen. За тэгээ хамгийн сүүлийн ажлын өдрүүдийн нэгэнд тий фейлдсэн засгийн газрын нэг сайд, нэг алтан тушаал хасж байгаа хүн. Өөрийнхөө алтан тушаалаа юунд ашиглаж байгаа юм бэ гэх юм бол манай Герман улсын арчлыг буталж Um einem politischen Gegner zu schaden. Тэгээ эцсийн зорилго нь юу юм бэ гэх юм бол улс төрийн өрсөлдөгчийг байхгүй болох устгах. Суурийг тавих. Mit diesem beispiellosen Vorgehen einer an ihre Weisung gebundenen Behörde isoliert sich Deutschland im In-
als auch im Ausland. Тэгээ иймэрхүү юм арга хэмжээ авч ийнэ гэдэг чинь Герман улсын хувьд олон улсын тайзан дээрээ бас царай алдчихж байгаа гэсэн үг. Тэ? Арчлыг хөндлөхгүй байгаа гэсэн үг тийм. Die Diffamierung der Alternative für Deutschland durch den parteipolitisch vollständig instrumentalisierten Verfassungsschutz und die wie auf Knopfdruck ausgelösten Debatten um weitere Schikanen und gar um ein Parteiverbot sind ein beispielloser Generalangriff auf unsere Demokratie und auf die Meinungsfreiheit. За. Тэгээд засгийн газрын институт үндсэн хуулийг хамгаалах ёстой институт. За бас хэвлэл мэдээллийнхэн зэрэгцээ дайралт хийгээд эцээдтэй зорилго нь яг юу юм бэ гэх юм бол тий Германы нэг намыг хорих байгаа. Тэгээ Германы намыг хорно гэдэг чинь ард түмний хүслийг хүчинг болгож байгаа гэсэн үг. За тэгээ улс төрийн шугамар хүссэн өөрчлөлтөө авчирч чадахгүй юм бол тэр механизм ажиллахаа болчих юм бол өөр арга ашиглах юм аа. За тэгээд ерөнхийдөө хүмүүс юу гэж хэлчихсэн бэ гэх юм бол ай германчууд аюултай юм аа. Тэ энэ CDU Friedrich Merz бүр тэр чигтээ эднэрийг арчих юм байна. Тэ германчууд дуусаа. Герман дотор арчлал алга болох хандлагатай ах шиг байна. Гэл тэ Germany on the brink of tyranny. Тэ одоо Германы AfD одоо 26 энэ Friedrich Merz-ийн нам 24% ард түмний дэмжлэгтэй сонирхолтой байна. Энэ судалгаа шинжилгээг би яагаад хийдэг юм бэ гэх юм бол хөрөнгө олтын өндөр өгөөчийн төлөө манай автоматикийн харилцагч зориулав. За үр дүн юу юм бэ гэх юм бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд манай хүүхдийн хөрөмтлийн багц жилийн 23% өгөөчтэй байсан. Банкны хадгаламжаас бараг 80% илүү. Энэний төлөө л харилцагчаа төлөө энэ хийдэг. Та ч гэсэн мөнгө хадгаламжиндаа мөнхрүүлэхгүй өндөр өгөөчтэй хөрөнгө олтын багц сонирхож байгаа юм бол автомат 75 сул доор мэдээлэл байна. За, контент өргөжлөл. Одоо жишээлбэл RTL гэдэг сууг байгаа. Олон баг Германы номер 1 телевиз гэх юм одоо Германы Монгол HD гэсэн үг. Тэндээ нэг судалгаа явуулсан. 47 мянган Герман иргэн энэ дээр оролцсон. За ингээ юу асуусан бэ гэх юм бол AfD-ийг намыг хорих ёстой юу үгүй юу гэсэн чинь 11% нь хорих ёстой гэж байна. 88% нь хорихгүй гэж байна. Тэр арга барч юм л та. За. Тэгсэн чинь өчтөр орой Герман улсын их хурл дотор тий сонгуул болсон. Хин ерөнхийдөө манай ерөнхий сайд Bundeskanzler болох ёстой юм бэ? Тэгээд энийг харцгаая. Die unterbrochene Sitzung ist wieder eröffnet und ich gebe das Ergebnis der Wahl bekannt. За, бид нэр төр завсарлсан. Одоо буцаагаад ерөнхийдөө бид нар хурлуугаа эхлүүлье. Тэгээд сонгуулийн үр дүн та хэдэд танилцуулахаар болно. Mitgliederzahl 630, abgegebene Stimmen 621. 600 гишүүдээс 620 хүн тий сонгуулийнхаа эрхээ эдэлсэн. Ungültiger Stimmzettel einer. Нэг сонгуулийн эрх хүчингүү. Mit Ja haben gestimmt 310. За 310 гишүүн дэмжсэн. Одоо Friedrich Merz-ыг. Geordneten mit Nein haben gestimmt. 307 эсэргүүцсэн 3 төдгөлдсөн одоо юу ч аль нэг ч сонгоогүй. 307. За тэгээ одоо энэ хүний царайг хар. Энэ хажууд нь сууж байгаа хүний царайг хар. Энэ хүний царайг хар. Enthaltungen 3. Der Abgeordnete Friedrich Merz hat die erforderliche Mehrheit von mindestens 316 Stimmen nicht. Гишүүн Friedrich Merz шаардлагатай 316 хүний дэмжлэгийг авч чадсангүй. Тийм учраас Er ist gemäß Artikel 63 Absatz 2 des Grundgesetzes zum Bundeskanzler der Bundesrepublik Deutschland nicht gewählt. Der Friedrich Merz, der Bundeskanzler, in удаа бол чадсангүй. Das heißt, dass ich jetzt die Sitzung unterbreche. Die Fraktionen möchten sich beraten und wir werden mit einem Signal wieder bekannt geben, wann die Sitzung weitergeht und wir Sie weiter informieren. За энэ бол бүрэн кризис гэсэн үг заяа. Яг гэх юм бол өмнө тохиролц ийм юм хийдэг байхгүй юу? Намууд албаар ингэ фейлдэхгүй штэ. Фейлдэх байсан бол энийг юусоо эхлүүлэхгүй байхгүй юу? За тийм учраас тий энэ дотроо тий улс төрийн кризис аль хэдийн эхэлсэн байгаа. За тэгээд ерөнхий сайд юм уу Bundeskanzler тий өөрийнхөө алтан тушаал өөрийнхөө 4 жил ирэх барих хугацаагаа ингэж эхлүүлнэ гэдэг чинь тий эхний
анхны ажлын байрын өдөр эхлээгүй байгаа хэрнээ худгалуулсан байхгүй. За тэгээд нэр дахиад завсарлсан. За тэгээ эсрэг тэ намуудаасаа гуйгаа явсан. Ингээд тэгчээч ийм юм үгүй, тийм юм үгүй тэ гих мэтчлээ. Wegen anderer Wahlgänge. Damit ist die Sitzung unterbrochen. Hardbar болон. Ja, das geht ja gut los. Das geht ja gut los. Ja, сайхан эхлэл байна шүү дээ. Das ist eine mehr als faustdicke Überraschung. Friedrich Merz hat es nicht geschafft. Das war eine faustdicke Überraschung. Ийм амар surprise байсан гинэ. Friedrich Merz der өөрийнхөө алтан тушаалаа хамгаалж чадсангүй. Die 316 Stimmen auf sich zu vereinen. Es ist eine geheime Wahl. Das muss man immer sagen. Тэгээ гоё юм юу юм бэ гэх юм бол нууц юу байхгүй юу? Хин аль яасан байхгүй тий? Ард иргэдийн төлөөлөгч нар их хурлын гишүүдүүд тий? Хэнийг сонгох үг юм уу нууцаар байгаа. Тийм учраас ийм боломж гарч байгаа хөө. За тэгээ юу болж байна гэх юм бол Герман ард иргэдийн төлөөлөгч нар Бундесканцлераа ерөнхий сайдаа сайхан алгадаад авсан зүг. Also Abgeordnete können ihre Stimme abgeben und man weiß nicht, wer nicht für ihn gestimmt hat. Aber das ist ein Rückschlag für Merz auf dem Weg ins Kanzleramt. Ja, ist ein Rückschlag für ihn. Ja. Маш том тэ бүтлгүүдл гэсэн. Mit dem heute Morgen so noch keiner gerechnet hatte. Тэ хүн болгон ерөөхдөө за энэ баттай юм байна. Энэ хүн ерхий сайд юм уу Бундесканцлер болчихно гэсэн чинь ийм сайхан болчихоо. За тэгээд германчуудаа их хурлын гишүүдүүдэд зөв юм хийсэн. Яг гэх юм бол их цантайгаар тэ энэ үндсэн хуулийг ингээ яадаг. Ийм хүнийг байна шүү дээ. Зүгээр чөлөөтэй ерхий сайд юм уу Бундесканцлер болох боломжгүй. За одоо энэ хүн юу мэдж байгаа юм бэ гэх юм бол тэ худаг айлгуудын мэдэрсэн. Тэ сайн нэг жоох хавирлуу ингээ хатгсан бол дараа нь илэг байж магадгүй шүү навшаа. Энийг мэдэрсэн байгаа. За тэгээ AfD эднэр ингээд Wir haben heute gesehen, эднэр баярлж dass байгаа. Lügen kurze Beine haben. Бид нар өнөөдөр юу харсан бэ гэвэл худлаа ярьдаг өгүүлбэрүүд тий богинохон үлтэй энэ германчуудын нэг хэлдэг байхгүй юу? Lügen haben kurze Beine. Ерөөхдөө хол явж чаддгүй маа юм худлаа ярьдаг болц турч. Der Wahlbetrüger und Lügner Friedrich Merz ist folgerichtig im ersten Wahlgang. За тэгээд сонгуулийн худалч лөөрчин Friedrich Merz анхны сонгуулийн ээлжин дээр фейлцээ гэл айгуу гоё. Durchgefallen. Und das zeigt uns, dass dieser Mann durch seine Lügen und durch seine Betrügereien, denn es ist der größte historische Wahlbetrug gewesen, nicht mal seine eigenen Reihen hinter sich bringen kann. За тэгээ энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол Герман улсын ард иргэдэд. За тэгээ өөрийнхөө нам дотроо тэ энэ хүн хамгийн том худалч, хамгийн том лөөрчин тэ сонгуул дээр мөрийн хөтөлбөрөөр тэр чигтээ хайдсан хүн энэ тэгээ энэ хулгайч худалч хүн өөрийнхөө намын гишүүдэд тэ цэгцэлж чаддгүй юм байна. Хэдүүлээ бүгдээрээ хардлаа. Für Friedrich Merz 6 weniger als er gebraucht hätte, dann wäre er jetzt Bundeskanzler. Тэ 6 өөрийнхөө нам дотроо эсвэл холбоотой хүмүүсээс 6 хүн мултарсан. За тэгээ хоёр дараагийн удаа нэр дэвшсэн тухайн өдөртөө. За тэгээд энэ удаа фейлтэйгүү маш олон хүмүүсийн гарыг мушгсан байх, маш олон хүмүүс янз бүрийн яндаа бэлэг мэлэг өгсөн байх. За тэгээд аашгүйдээ энэ хулгайч худалч одоо Alice Weidel-ийн үгийг ашиглах юм бол Bundeskanzler боллоо. Ich schwöre, dass ich meine Kraft dem Wohle des deutschen Volkes widmen. Би тангар өргөж जैन би өөрийнхөө хөөч хөдөлмөрөө Герман ард түмний төлөө худлаа. Seinen Nutzen mehren, Schaden von ihm wenden. Тэгээд ерөөхдөө Герман улсынхаа тий сайхны төлөө тэгээд бас ерөөхдөө хохирлоос нь хамгаална. Das Grundgesetz und die Gesetze des Bundes wahren. Тэгээд би үндсэн хууль тэг Герман улсын хуулийг хүндэлнэ. Айлуудын өршлөөд эхэлсэн, нулимад эхэлсэн тэрэн дээр und verteidigen, meine Pflichten gewissenhaft erfüllen und шударгаараа ерөнхийдөө би өөргөө биелүүлнэ. Gerechtigkeit gegenüber jedermann üben werde. За тэгээд нэмээд хүн болгонтэй би хэрхэн харьцах юм бэ гэх юм бол шудраг харьцнаа. Баас худлаа. Элэдинэ шудраг хандхаа болцсон. So wahr mir Gott helfe. За бурхан намайг гівэг. Улс төрч ясаа хөдөлч тэ. За эндээс нэг таамаг гарч ирж байна заа юу. Энэ хүн утгагүй. Тэ? Герман улс дотор
улс төрийн тогтворгүй байдал нэмэгдэн. Францд угаасаа тийм болцсон байгаа. Англид угаасаа тийм байгаа. Тэгээ Европ даяар одоо улс төрийн тогтворгүй байдал үүснэ. Ард түмэнд бохимдно. Уламжлал одоо хүч авцсан байгаа хүмүүс, алтан тушаал хасж байгаа хүмүүс, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс заяа. Тултал нь ард түмний эсрэг арга хэмжээ аав. Намуудыг хорно, хүмүүсийг шорон дотор хийн. За тэгээд энэ урвагчнуудыг хизээ нэгэн цагт сонгуулаарч эсвэл яванда хүчээр зайлуулнаа. Хэд хэр хугацаа юм бэ гэх юм бол за магадгүй 4. За дээш өөрсрөөд 6 жилийн дотор энэ төрчтэй Европын холбоо байхгүй болох магадaltaй. Одоо айл эдийн симптомнууд ил байгаа юм байна. Хурдан шиг юм болоосаа.